12 дугаар өдөр Номон хаан богд зонхов бээр ин өгүүлрүүн чөлөө учрлыг олохуя бэрх энэ нас чөлөө үгүй. Сэтгэлдээ дадуулснаар энэ насны оронгыг буцаагтун хэмээн Пованха гигэмбэр иш татсан болоо. Ишийг татан зохиосны дараа хотол өдөөлтөө засахыг товчлон хураасан бөгөөд урдын газрын хувааруудыг зарлгалваа. Түүний дараа хойд төрөлдөө хоёр төрлийн амьтад ямар мэтийн зовлон жаргалыг амсах талаар Санахын аймгийн муу заяаны зовлонго дахин номлосон буйзаа. Энэ ажлын үүднээс чөлөөт шүтээнийг шимийг авах хүсэх хийгээд муу заяаны зовлонг санснаар айн ширэмшээж улмаар түүнээс аварч чадах аврал хойд насны амгалангийн аргыг эргэлзүүлэх бодмой. Хойтын муу заяанаас аварч чадах аврал нь лам чухаг дээд 3 тул түүнд аврал одуулах нь зүй. Харин арга нь сайн заяа бүгдийг үндэс болсон үүлийн үр дор сэтгэл итгэмжлэх мөн сүжгийг үүсгэж түүний дэвчил авлагын ёсчлонгоор үлдэх мөн. Хойд төрлийн амгалангийн аргыг үзүүлэх. Үүнд 2. Шашинд орохын дээд үүд бол аврал одуулах. 2. Сайн заяа бүгдийн үндэс болсон үүлийн үр дор сэтгэл итгэмжлснээр сүжгийг үүсгэх. Шашинд орохын дээд үүд бол аврал одуулах юм. Үүнд 5. Ямар уг дор шүтснээр аврал одуулах. Ямар орон дор аврал одуулах. Аврал одуулахын хэмжээ. Аврал одуулахын тус эрдэм. Аврал одуулахын суртаал. Ямар уг дор шүтснээр аврал одуулах. Асар ариунаар авралыг одуулахгүй нь өөрийн үндэст аврал одуулахын уг байна уугүй юу гэдгээс харгалзмүй. Аврал одуулахын уг банчин лувсан чойж жанцангийн асар цагаан үлэмжийн санааны асуулт хариултын сайн оюутны таалсан эвшигт дуунаас дурдвал аврал одуулахын мөн чанарын гүн утга нь алин өөрөө үлэмж чигээр шиг агаад чухаг дээд 3 бол аврал чадах мөн жухавчлан мэдснээр аврал одуулах нь хамгийн айлдагч таны таалсан утга болмой хэмээн зарлигласан мэд бид бүхэн орчлон болон муу заяаны зовлонгоос айх хийгээд аимшигт түүнээс аварч чадах чухаг дээд би хэмээн сэтгэл итгэмжилж оюуны ухаанаараа саатгах аваас 2 уг нь хоёулаа бүрдэж байгаа нь тэр шүү дээ. 2 угийг бүрдүүлэхгүй гэмээн асар ариунаар аврал одуулж чадахгүй. Хэрвээ та бүхэн зовлонгоос айхгүй юм бол аврал одуулахын хүсэл нь сэтгэлд төрөхгүй. Хэрвээ та нар авралын орон дор сэтгэл итгэмжлэхгүй ахвал авралын шүтээний угийг дурдахгүй буюу дурдвчиг үг төдийхнөр чиг зүрхний оюунаас даатгахгүй болоо. Тэгээд ч муу заяанаас айх, орчлонгоос айх, бусад орчлонгийн зовлонгоор нэрвэгцэн дор тэсэлгүйгээр нэгүүлсэнгүй сэтгэлийг үүсгэх 3 баг, дунд, их төрлөختний аврал одуулахын дараалсан уг бүлгөө. Тийм учраас энэхүү үест дээрх муу заяаны зовлонгоос айх сэтгэлийг үүсгэх бөгөөд аврал одуулах үгийг үзүүлэх ажээ. Ямар орон дор аврал одуулах вэ? Үүнд 2. Аврал одуулах орныг танин барих. 2. Аврал дор зохистой учир шалтгаан. Аврал одуулах орныг танин барих. Ловн Даянгийн зарлигласан магтаал 150-таас дурдвал аль мэд муу гин бүгдийг арчид иргэшээлгүйгээр алин байдал бүхэн дор эрдэн бүгдээр орших болсон. Хэрвээ та үүнийг бодох аваас тэр ямагт дор аврал одуулж түүнийг магтан өргөн хүндэлж түүний шажинд оршвоос зохистой хэмээн зарлигласан мэт. Өөрөөр хэлбэл та бүхэн аврал хийгээд аврал бусыг ялгах талаар тунгааж бодох хэмээвээс үзүүлэгч багш түүний шажин мөн шажинд нь оршигч нугууд дор аврал одуулах хэрэгтэй. Зөнх ертөнцийн хүмүүс ертөнцийн хаан сахиулсан тэнгэр лус альбан чөтгөр тэргүүтэнд авралыг даатхан захидаг шүү дээ. Тэгвэл тэрсүүдийнхэн исүра хийгээд хурамс тэргүүтэнд аврал одуулдаг юм. Чингвэл хингуй нь аврал зохистой гэвэл аврал одуулахын далан бадгаас бурхан ном хийгээд хуурган нирваныг хүсэгч нэгүүдийн аврал хэмээн зарлигласан мэт бурхан ном хувраг буюу жухаг дээд 3 болбоос жинхэнэ зохистой аврал болоо.
Тэгээд тэр гурыг сайтар танин барих үе болбоос асар ариунаар аврал одуулж чадахгүй. Үнэн хэрэгтээ бид бүхэн ажиглаж шинжилгүүгээр их хүлэгний ухааны баригчийн дүрмэн байдлыг өнгөн дээрээ эсэгдэгч өвчин эмгэгийг амарлуулах чухал ажил хэргийг бүтээхийг хүсэх цагт ертөнцийн сахиулсан, хаан сахиулсан альбин чөтгөр орны тэнгэр тэргүүтэн дор авралыг сахиснаар сан хийгээд модон сахиусыг аваад тэнгэрийн шүтээний дэргэд гүн очдог болоо. Дотоодын чухаг дээд 3 дор оюуна даатгалгүйгээр хаан сахиулсан хийгээд альбин чөтгөр тэргүүтнийг дээдлэн барих тэргүүтэн гадаад үйл ажиллагаа чинь дотоод сэтгэлийг чинь илэрхийлж байгаа юм биш үү? Хэдийгээр бид чинь сүм хийдийнхээ дэргэд гормыг дагах боловч их хүлэгний ухааныг баригч байтугай дотоод бурхны шажинд иглэм журамч байна шүү дээ. Басгүй лус хаан сахиулсан альбин чөтгөр тэргүүтэн дор айлдрал, инэрл, чадал хэмээх 3 эрдэм үгүй бөгөөд тэд хизээ үхэж мэдэхгүй. Ихэвчлэн тэд чинь адгуус хийгээд бэрдийн язгуурт хамрагдах тул биднээс доод язгууртай юм. Тэдэнд аврал одуулахаас ядарсан дорой арга гэж хаанаас байх вэ дээ? Тиймээс түүнд авралыг захихаас гудамшигтай арга гэж ердөөч байхгүй. Тэд чинь орчлон хийгээд муу заяанаас аврах нь ч байтугай ахуй үйсийн өчүүхэн тусыг үйлдэхээсээ хорлох нь их. Үлгэрлэвээс урд нэгэн уртай хүн махчин сүнс орших газар очсонд хэрхүү махчин сүнс бусад хүмүүн бусад нугуудад махны татвараа төлөх хугацаанд болсон тул мөнөө хүний урыг нь авчээ. Түүнийг дуулсан бас нэг уртай хүн тэнд очиж махчин сүнсэнд авралыг захисан ч урыг нь амарлуулах нь битгий хэл бүр том болгосон гэдэг. Түүнчлэн ертөнцийн тэнгэр чөтгөр заримдаа тус хүргэх боловч зарим үед хорлох тул хизээж итгэхийн аргагүй. Тэрсүүдийн Исура, Хурамаст, Шива, Рудра, Гинаш тэргүүтнийг авралын оронд үлдэж байгаа нь урдынхаас арай дээр боловч тэд өөрсдөө ч орчлонгийн хийгээд муу заяанаас гитлээгүй тул бусдын аврал болж яахан чадах юм. Харин манай бурхан багш бол тэдэнтэй адилгүй. Ловн Баугийн сайшаах зогсдын сайшаах магтаалаас дурдвал та авралгүй нугуудын итгэл хийнэ. Огоо далдарсан учраас их нэгүүлсэнгүйгээр хязгааргүй амьтдыг тэрэн орших бөгөөд үзүүлэгч нэгүүлсэнгүй гэрхшээн нэгүүлсэнгүй сэтгэл төгөлдөр болох нэгүүлсэнгүйгээр инэрэн зохиохол мөн хичээнгүй залхуу гэрхшээхгүйгээр тантай адилхан хэн байгаа юм бэ? Та амтан бүгдийн итгэл болсон тул танаас сайн садан гэж хаанаас байх вэ дээ хэмээн зарлигласан болоо. Бибээр бурхны эрдмийг өөр хэсэгт тусад нь айлдах болно. Бурхан бол айлдал, инэрэл, хүч хэмээх 3 хотол чуулганы төгөлдөр буйзаа. Хаан сахиулсан альбин чөтгөр тэргүүтэн. Тэр адилын эрдмийн зүг төдийч эрхшээхгүйгээр үл барам тэнгэр лус тэргүүтэн ертөнцийн авралын орон алин байгаа бүгдийн эрдмийг нийлүүлсэн ч дотоод шарвагын үргэлжлэлд оршигчийн эрдэмтэй ч ханцахгүй. Манай бурхан багш хоёр тусыг эцэст нь хүргэсэн тул авралын орны эцэст тулсан ажээ. Түүнчлэн гин бүхний барсан агаад эрдэм бүгдийг төгсгсөн болоо. Ойлгоход хялбар болгохын тухайд номын 2 лагшин болбоос үнэмлэхгүй бурхан жухаг дээд хийгээд дүрсний 2 лагшин нь янгуух бурхан жухаг дээд бүлгөө. Том жухаг дээд дор үнэмлэхгүй ном жухаг дээд нь 20 2 алин болохыг хурааснаар худагтын таалал үндэст асар арилгасан үнэн болохыг хэлнэ. Хоригдхон үнэн химээх нь саадгүй мөрийн хуралдаа хувьт түүтгэрээс гítэлсэн хувийг үйлдэлсэнийг хэлдэг юм. Мөрийн үнэн химээх нь хоригдхууныг олохын арганд олсон худагтын үндэст төрсөн болгоот билээ. Зарим чойрын ном үзээгүй мэдлэг тааруухан нугуудад нийцүүлэх химээвээс 3 төрлөختний мөрийн зэргийг үнэмлэхгүй ном чухаг дээд дор барьж ч бас болох л. Түүнчлэн эрхэм зарилгийн 12 гишүүн нь ерөнхийдөө ном чухаг дээд ч бас болно. Хувраг чухаг дээд нь гитлэхүйн 8 эрдмийн аль нэгэн дор төгөлдөр болсон
худагт бод галыг үнэмлэхүйн худагт чухаг дээд хэмээн нэрлэх буй за. Иглийн гэлэнгийн санваар төгөлдөр 4 гишүүн бүрдэх гэмээн хурах чухаг дээд хэмээн нэрийдэх болё. Хэрвээ бид бүхэн үүн дор тус болон хорлол үлдэх аваас хувраг дор шүтсэн буян хийгээд нүглийн үүр гарах болмой. Тэгээд ч аимшиг төдийгөөс аврах дор 3 аврал гуруула бүрдэх шаардлагагүй. Зөвхөн нэг нь биднийг аварч чадах юм. Урд дохомд нэгэн хүмүүн бааранд баригдсан үед тэрээр жанраасыг дор сойрхол талбсан даруй бар түүнийг орхиод одсон юм. Чингээд тэр хүн аимшигтай гэтэлсэн түүхтэй. Гам боровжаан жунай архадын хутгийг олсон хойно түүний хамаатан садангууд нь зандан мод авахаар далай дайлж байх үед онгоцон эвдрэх шахамтахад тэд архад гамбоод сойрхол талбснаар усны аюулаас гэтэлсэн гэдэг. Лус салжил хааны дээрээс мэсэн хур буулгасанд монголжибу бээр түүнийг цэцгэн хур болгон хувиргасан ажээ. Гэвч орчлон хийгээд муу заяад даяарсаар аврах дор чухаг дээд гуруула бүрдэх шаардлагатай. Үлгэрлвээс архаг өвчнөөс нь ангаахын тулд эмч, эм сувлагч гуруула бүрдэх хэрэгтэй. Бид бүхэн орчлон муу заяанаас зовлон нирваны их аимшигын өвчнөөс гитлгэх дор гитэлгэж үлдэх мөрийг үзүүлэгч эмч адил юм. Бурхан гитэлгэн үлдэгч 3 төрлөختний мөр болсон эм адилын номыг бүтээхийн нөхөр болсон совилогч адилын хувраг нугуудыг магдтай бүрдүүлэх шаардлагатай. Тийм учраас аль нь дор аврал одуулахын орн нь тэр 3 мөө. Аврал дор зохистой учир шалтгаан. Үүний эрхэм учир шалтгаан нь Бурхан жухаг дээдийн эрдэм мөн. Үүнд 4 учир шалтгаан бий. Нэгдүгээрх учир шалтгаан нь Бурхан өөрөө аимшиг бүгдээс гитэлсэн бүлгүү. Тэд бус аваас усанд живж буй хүмүүс болон шаварч шигдэж буй хүмүүс нэгнийгээ гаргаж чадахгүй шүү дээ. Түүнчлэн татагч авралын орон өөрөө аимшигт бүгдээс гитлээгүй бол бусдыг аимшигт бүгдээс яахан гитлэх гэх л. Манай Бурхан багш аимшиг бүгдээс гитэлсэн болоо. Эрт урдын цагт лайжин бээр Бурхан багшийг хорлох зорилгоор бул чулууг түүн рүү шийдсэн ч хорлож чадаагүй юм. Лажагрих хотод Мижайд хааны их заан Норжин Дүмба буюу Данабла галзуурснаар дайрсанд бусад архадууд бүгдээрээ огторгуйд ниссэн ч Бурхан багш айлгүйгээр Норжинг номогдсон буй за. Гэргитэн бал буюу Ширигупта ба Бурхан багшийг галтгуу руу түлхэж унгаах төлөвлөгөө нууцаар боловсруулж улмаар түүнийгээ хэрэгжүүлсэн ч чадаагүй юм. Түүнчлэн Ширигупта бээр манай Бурхан багшийн гүнзгэнд хор хийсэн ч түүнийг хорлож чадаагүй ажээ. Бовон хаан гэгэн бээр энэхүү үйл явдлыг дэлгэрэнгүй айлцснаар дараагийн зүйл рүү шилжив. Ширигупта бээр түүний гэргий бээр Бурхан багшийг ердөө галт гууч юм уу эсвэл хоронд хорлогдох игэл бодгал хэмээн үдсэн ажгүй. Бусдыг гадна талаас нь өөрийнхөө үзэгдлийг дагуу дүгнэх арга үгүй гэдгийг багш садныг шүтэх ёсны үестэй харьцуулж үзэж бас болно. Тэгээд ч Бурхан багш 2 түүтгэрийг авиас сэтгэл сэлтэстэй нь твцсний хүчээр аимшигт бүгдээс гитэлсэн учиртай. 2 дугаар учир шалтгаан. Түүнчлэн Бурхан багш бусдыг аимшигт бүгдээс гитэлхэх арганд мэргэн ажээ. Эдийгээс өөрөө аимшиг бүгдээс гитэлсэн ч бусдыг аврах арганд мэргэн бус аваас гар мухар их бээр усанд живж буй хүүгээ аварч чадахгүй лугаа адил юм. Ялж төгс нөгцсөн Бурхан багш бээр шавь нугуудтай номогдох арганд мэргэн буй за. Жишээ нь урин ихтэй их хилэнцтэн Сорпрен омог ихтэй гандарын хаан равга хийгээд Динжай од сүрэн ягчс Прогома мөн ягчс Врогнай мэтийн их хүчтэй хүмүүс бус
Түүнчлэн их мунхаг, эрхтэн мохоо, ламчин, мөнгө хөгшин, буйны үндэс өчүүхэн, балжээ, жунгаавуу, мэтийн хүсэл тачаал ихтэй хүмүүсийг гитгэлгэн зохиосон тул Бурхан багш тэр мэд шавыг номогтгон эрхшээсэн бүлгөө. 3 дугаар учир шалтгаан. Бурхан багш бүхэн их нэгүүлсэнгүйгээр ойр хол үгүйгээр орших болоо. Хэрвээ тийм үгүй аваад садандаа тусыг зохиох атлаа дайсандаа зохиохгүй юм. Чухамдаа Бурхан багш амьтанд ор ойр холыг эрхшээгээгүй бөгөөд лагшингийнхаа өмнөөс эсэргүүцсэн. Лайжин хийгээд өөрийнхөө төрсөн хүү Дажанзын 2 дор таалалдаа ойр хол хийгээд туслахгүй хэмээхийн ялгааг огт агуулаагүй билээ. Лайжин бэр Бурхан багштай өрсөлдөх зорилгоор их хэмжээний эм уусан тул тэр нь шингэхгүйгээр өвчнөд нэрвэгдсэн. Бурхан багш лайжин хийгээд Дажанзын 2-д сацуу асралтай хэмээх үнэн үгийг зарлигаснаар өвчнийг нь илааршуулсан түүхтэй. Шагжамүний бурхны манай ертөнцөд заларсан бурхан бөгөөд дээрх эрдэмүүдийг бусад бурхадтай жишг гэмээн бусад бурхтаж тэр эрдэмтэй бүлгөө. 4-р учир шалтгаан. Бурхан багш тус хүргэсэн хүргээгүй хинт ч болов туслах зохиох болоо. Харин бид бүхэн тийм биш юм. Бид чинь ядарсан доройтсон хүмүүст тус хүргэх нь байтугай хідэн үг солихонч зохисгүй хэмээдэг бидтэй. Мөн бид бүхэн тус хүргэсэн хүний тусыг зохиох бөгөөд харин тус хүргээгүй хүний тусыг ис зохиосноор ядарсан доройтсон хүмүүсийг ясал орхидог шүү дээ. Тэгвэл Бурхан багш тэр адил бус агаад хүргэсэн хүргээгүй хэний ч тусыг зохиох ажээ. Жишээ нь урд нэгэн гэлэн бэр өвчнөөр нэрвэгдсэн бөгөөд биеинд нь өтгөн шингэн наалцсныг нь хүртэл угааж арилгах тэргүүтэн совилогчийн үүргийг гүйцэтгэж байсан буйзаа. Басгүй гуа бусын 18 шинж тэмдэг бүрдсэн ба гуйрнчдын сүрэгтэж багтгаа болсон бярман хүүг тэтгэж халамжилж байсан ажгүй. Түүнчлэн Салжаал хааны гахаа мэд нигууртай доржмоо химээх муу шинжтэй тэмдэг лүгээ төгөлдөр агаад гуа бус охин догдон химээх гэргитний Легон гэдэг хүү машид буян баг тул түүнийг төрснөөс нь хойш гэр бүл нь өгүүрч хоосорсон болоо. Эцэстээ тэрээр гуйрнч болсонд ойр орчмын гуйлагчид дор идэ олдохгүй байсан учраас түүнийг гамшиг ирлээ гэж очилсон юм. Хамгаач одсон түүнд идэ олдохгүй байсан тул түүнийг гуйрнчдын сүргээс хүртэл хассан аж. Түүнийг явсан хойно буцаж битгий ирээрээ хэмээн захидаг байжээ. Хэрвээ эргэж ирэхүүл үлзий бус хэмээн үздэг байв. Чингээд Повонха гэгээнбэр хэрхэн тэднийг хүртэл халамжилж байсан тухай дэлгэрэнгүй номлогоо. Тийм учраас Бурхан багш бүгд их нэгүүлсэнгүйгээр ойр хол үгүйгээс үл барам тус хүргэсэн хүргээгүй бүгдийн тусыг зохиодог билээ. Ялангуяа тэрээр ядарсан амьтанд ор үлэмж инэрэнгүй мөн хэрвээ түүнд их нэгүүлсэнгүй аваас авралыг захисан ч аварч чадахгүй байсан юм. Гэвч Бурхан багшид тэр бие бөгөөд авралыг захиагүй байхтаж магадтай аврал зохиосон хэмээн зарлигалсан буйзаа. Повонха гэгээн аврал одуулахыг уг хийгээд орныг товчлон хурааж гүйцснээр ийн үргэлжлүүлвэ. Аврал одуулахын хэмжээ. Үүнд 4 хэсэг бий. Эрдмийг нь мэдсний үүднээс аврал одуулах. Чухаг дээд 3-ын тусын эрдмийг мэдснээр аврал одуулах хэрэгтэй. Үүнд 3. Бурхны эрдэм, номын эрдэм, хуврагын эрдэм. Бурхны эрдэм нь Бурхан 4 эрдэмтэй бөгөөд 4 нь лагшингийн эрдэм, зарилгын эрдэм, тааллын эрдэм, үйлсийн эрдэм. Лагшингийн эрдмийн тухайд илт онохын чимгээс дурдвал мутар өлмийн хүрттэй хийгээд яст мэлхий тэргүүтэн химээх нь өөрөөр хэлбэл Бурхны лагшин 3-2 лагшин 80 найргаар чимгэлсэн болоо. Лагшин химээх нь өөрийн үндэс төгөлдөр их бод галыг бэлгэлсэн буйзаа. Найраг нь дотоод эрдэм түүнийг лагшин найраг дор үйлдсэн учиртай. Тэгээд лагшин найргийн мөн чанарын эрдэм хийгээд угийн эрдмийг санваас хүч ихтэй. Их эрдмийн эрхсээс зарлигалсны дагуу
Брэдиг бууд Шарвагийн үл суралцахгүй хийгээд хүрдэн орчуулагч хаан тэргүүтэн ертөнцийн буян бүгдийг нийлүүлэн байж Бурхны нэгэн шар усны нүхийг л ердөө бүтээж чадмай. Тэгвэл шар усны нүх бүгдийг бүтээх буйныг 100-аар үржүүлэн байж ганц найргийг нь бүтээх ажээ. 80 найргийг бүтээх буйныг 100-д үржүүлэн байж нэгэн лагшингийг бүтээх болоо. Чингвэл 30 найргийг нь бүтээх буйныг 1000-аар үржүүлснээр сангийн үсийг нь бүтээх юм. Үүнийг бүтээх буйныг 1000-аар үржүүлснээр үсийг нь бүтээх юм. Харин түүнийг бүтээх буйныг түн бумаар үржүүлснээр бурхан зарилгийг Исурагийн их шиглэн бүтээх юм. Түүнчлэн ирсний лагшин найраг тэргүүтэн лагшингийнх нь хувьд нийжгээд зарилгийн ажил үйлдвэрийг зохиосноор номыг үзүүлэх ажээ. Басгүй үс хийгээд шар усны нүх тэргүүтэн ч тааллыг зохиосноор мэдэгдэхүүний янгуух үнэмлэхгүй бүгдийг болгоодог учиртай. Мөрийн цэргийн дамжлагын дээдэс лам нарын зан журамд хотол чуулган сайн буян гойлтон мэндэлсэн лагшинтай хэмээх тэргүүтэн 3 мөр шүлгэнд бурхны лагшин зарлиг тааллыг нийжгээд дор найруулсан байдаг. Тийм учраас бурхны мэдэгдэхүүн нь лагшин нь түгэх аж. Түүнчлэн лагшин нь хамгаа түгэх дор зарлиг хийгээд таалл нь ч бас түгэхгүй заа. Тиймээс бурхны орон бүхэн лагшинд нь үзэгдэх бөгөөд лагшин нь ч бас орон бүгдэд түгэх хэмээн лагшингийнх нь нууц санаанд үл багтан ажээ. Судраас бэлгүүн нь хэдий чинээ түгэх болно, лагшин нь ч бас төдий чинээ түгэх болё хэмээн зарлигласан мэт. Бурхны тэргүүний оройн үс нь 4 хуруу төдий мөртлөө урт хэмээн алдарсан хэмжээг бодисодва сүгчин берд шалгаж хэмжихийн тулд дээшээ цаглашгүй олон ертөнцид рид тавилгаанаар ниссэн ч түүнчлэн ирсний оройн үсний үзүүрийг үзэж чадалгүй алжаан ядарснаар хэмжиж чадаагүй хэмээх санаанд багташгүй нууц сударт зарлигласан бий. Бурханы хувцас нь лагшингаасаа 4 хуруу зайтай байдаг ч гадна талаасаа лагшингийнх нь хэлбэрийг гаргадаг болоо. Хэдийгээр бурхны үлмийн газар хүрдэггүй ч хүрдний мөрийг газар үлдээдэг онцлогтой. Үлмийнх нь дор таарсан хорхой шавж тэргүүтэн 7 хоногийн турш их амгалан луга төгөлдөр байж байгаад адуусны төрлийг орхиж муу заяанаасаа гитлэх бөгөөд улмаар Тэнгэрийн оронд төрдөг билээ. Үлгэрийн Магдалаас дурдвал таны лагшинг тэмдгээр хээлсэн нь үзэгсэлэнтэй мэлминий аршаан үүл үгүй намрын тунгалаг огторгуйд гаргийн чуулганаар хээлсэн мэт. Чадагч бээр алтан өнгөл үгээ төгөлдөр номын хувцсыг асаасан нь үзэгсэлэнтэй. Үлгэрлвээс алтан уулын үзүүрч мэт завсрын үүл боссон лугаа адил болоо. Итгэлд таныг чимгээр хээлээгүйч нигуурын тань хот мандлын өнгөл үүл үгээ хагцсан тэргэл сарны хот мандал дэлгэрсэнтэй үйлч ишгэл. Таны нигуурын линхуайн цэцэгч наранд дэлбэлэх линхуай мэт линхуайг үзхийн цагт зөгийн тэнэгэлзэлгүйгээр нисэн очих мэт. Таны нигуурын алтан өнгө төгс дор цагаан цахиур үзэгсэлэнтэй минь үзээ. Үлгэрлвээс алтан уулын завсарт намрын сарны гэрэл орших лугаа адил. Тахиваас цохистой таны баруун мутар хүрдний лагшингаар үзэгсэлэнтэй л орчлонгийн зовлонгоос айхнагуудыг мутраараа амраан зохиож байнамзээ. Чадагч таныг залрахын цагт 2 үлмий тань цогт линхуай мэт. Газарт урлах болсон линхуай чинь аяа юутайч үзэгсэлэнтэй юм хэмээн зарлигласан мэт. Эрдэм нөгүүдийг нь дурдж үлдээрээ. Хэрвээ дэлгэрүүлж үлдээ гэвэл илт онохын чимэг тэргүүтнээс номлосноос янаар найруулах хэрэгтэй. Зарилгийн эрдэм. Бурхны зарлиг болбоос 60 гишүүн лүгээ төгөлдөр бөгөөд эрхэм дандраас дурдвал нэгэн зарлигийг зарлигласан ч олон ямагт дор тус үзэгдмүү хэмээжээ. Үнний бүлэгт зарлигласан мэд зөөлөн итгэлд зонхов бэрч хэлэхдээ ертөнц бүгдийн хамаг амтан бэр нэгэн цагт тэнэгэлсэн утгаа асуухнаач тэдгээр нийжгээдийн өмнө нь ч нэгэн цагт зарлиг хийгээд лагшингаар зохиолыг зохиосон ч
атгагийг амарлуулах хэмээсэн мэд харилцан адилгүй элдвийн олон асуудлыг нэгэн зэрэг тавихнаач түүнчлэн ирсэн бээр нэгэн зарлигийг тус тусынх нь хэлээр мөн тус тусынх нь эргэтэн дор нийцүүлэн тааруулснаар асуусан асуултад нэгэн зэрэг зарлигласан ажгүй. Бурхан багш чандад хүрхүйн судрыг нэгэн зэрэг зарлиглах үед шавь нарын тэргүү эрхтний эрхээр дэлгэрэнгүй дунд зэрэг хураангуй 3 янзаар гарсан байдаг. Түүнчлэн бурхны зарлиг ойр хоол гэлгүй бүхэнд ойлгогдох болоо. Нууцын санаанд үл багтах сударт Монгол живобээр бурхан багшийн зарлигийн хэмжээг онохын тухайд рид хувилгаанаар өдий төдий бурхны орныг өнгөрсөн зорчсон ч түүний өмнө нь оршиж байгаа мэт сонсогдож байсан учраас зарлигийн хэмжээг эс онсон гэж зарлигласан буй за. Бурхны зарлигийн эрдмийг магтаал 150-таас дурдвал таны нигуур үзвээс үзэгсэлэнтэй, таны зарлигийг сонсвоос игшилэнтэй, таны зарлигийг болбоосоо сарнаас аршаан буухлугай адил болоо. Таны зарлиг нь хүсэл тачаалын тоосыг амарлуулан зохиогч хур мэт, урин хилэнт могоо гарахдор огторгүйн хан гардлугаа адил болоо. Ахин дахин эс мэдхийн хөлхийг дарагч шүхэр мэд, омгийн өндөр уулыг дарагч очирлугаа адил. Та утгыг болгоосон тул хуурмаггүй, гмийг эс эрхшээсэн тул зохилдсон, сайтар найруулсан тул ойлгоход хялбар. Таны зарлиг бол сайн зарлиг болоо. Таны зарлигласан зарлигт нь сонсогчийн сэтгэлийг булаахал таны зарлигийг сэтгэлдээ санах гэмээн үсэл тачаал урам мунхаг арилдаг. Хоос орсон нугуудыг амрааж үүлдэх хагаад сэрэмжгүй нэгүүдийг авран зохиодог. Оршлонгийн амгалангаас уйтгарыг төрүүлдэг. Тиймээс таны зарлигийг бүхэнд таарах болоо. Мэргэд нүгүүдийг баясгаж үлдмүе. Завсрын нэгуудын оюуныг арвижуулдаг. Адаг нэгуудын атгагийг хөлхөлөгдгийг дарах нь таны зарлиг төрлөختөн бүгдийн эм болоо. Хэмээн зарлигласан мэт тэр төдийгөөр үл барам зарлиг нь лагшин тааллын ажил үйлдвэрийг зохиох ажээ мөн зарлиг л хязгааргүй болоо. Тааллын эрдмийн тухайд бурхны тааллын эрдмийг дэлгэрүүлэх хэмээгээс их гол номлол нугуудад номлосон мэт 10 хүч харилцан адилгүй 18 эрдэм тэргүүтэн барагдшгүй бэлэг бэлгүүний 21 аймгийн эрдэм нүгүүдийг мэдэж үлдэх хэрэгтэй. Их гол номлол нугуудад сонсохгүй санахуйг зохиож байгаа нугуудад ч тэдгээрийг тус гаргахын тухайд санах ёстой. Товчлоход бурхны айлдвар нэгүүлсэнгүй хоёр эрдмээс айлдвар нь хоосон чанарт тэгш оршихнооч мэдэгдэхүйн хэдий чинээ байгаа бүгдийг гарын толиндоо долоогны үрийг тавьсан юм шиг болгоох ажээ. Сайшааваас зохистойг сайшаах магтаалаас дурдвал аяа таны бэлэг бэлгүүн болбоос алин мэдэгдэхүүн бүхний төгсөн л аврагч танаас бусад бүхэн дор зөвхөн мэдэгдэхүүн үлэмж илүү буюу ялгуусан минь цагт бүхнээ орших юмс хамгаа хизээ гарсан бүтээгдэхүүн бүхэн гарын толион дээр долоогны үр мэт таны таалал явдлын элтэд болсон орон билээ. Хөтлөх хийгээд эс хөдлөх юмс үзэгдэл бүхэн нэг хийгээд элдвийн олон тус тусдаа зүйлсийг уужим огторгуйд салхилах салхи лугаа адил таны таалал торлогүүгээр игшээх болоо хэмээн зарлиглжээ. Эрт урдын цагт шагжаа гаажид хэмээх нэгэн үгсэн ажээ. Бүхэнд одогч нугууд бээр үхээрийн яслал үйлдэж байхдаа өнгөрсөн хүнийг дуудаж гин. Тэгтэл мөнөөх өгсөн хүний хүүр босож шагжаа гаажид мэт дүрэн байдлыг үзүүлсэн гэдэг. Дараа нь түүнд хоол унд өргөх ёслол үлдсэн болоо. Хамаатан садангууд нь ч түүнийг шагжаа гаажид үнэхээр мөн байна хэмээн санджээ. Харин манай бурхан багш бээр түгэн үйлдэгч болон ягчс тэргүүтэн хүрээнд оршсон байна хэмээн айлцсан тэд итгэсэнгүй. Чингисэнд бурхан багш шагжаагийн айл бүрээс савтай өрөн дээр таних тэмдэг тавьснаар авчирхтун хэмээн зарлиглав. Шагжаагийн айлууд заан дээр атсан савтай үрийг бурхан багшийн өмнө овоолсон ажээ.
Тэгтэл Бурхан багш энэ нь тэр нь энэ айлын хэмээн нэгийг ч болов эндүүрэлгүйгээр бүгдийг нь танин барьсан тул шагжаагийнхан сэтгэл итгэмжилсэн гэж судар зарлигалсан болоо. Басхүү винан ишээс зарлигалсан мэт олон модыг шатааснаар үнсийг нь далайн ёроолд хатгаж байгаад Бурхан багшид өргөсөнд тэрээр энэ нь тэр модноос гарсан хэмээн холилгүйгээр айлдсан буй за. Тэрч байтугай модны үндэс болон оройн хэсгээс гарсан үнс ба хэмээх чухам аль хэсгээс гарсныг нь хүртэл эндүүрэлгүйгээр айлдаж байсан гэдэг. Түүгээрч барахгүй лагшингаас нь гарсан хувилгаанууд 10 сая 1 тэрбум шав тэргүүтэн хэдий чинээ байгаа бүгдийг нижгээдийн өмнө төдий чинээ хувилах болоо. Мөн урд номлосон мэт зарилгийн хувилгаан эрдэм нь амтан нижгээдэд хилийг нь хийгээд санаа лууга зохицуулснаар номыг нэгэн зэрэг үзүүлэх ажээ. Тааллын самаадигийн ирээд хувилгаан хэмээх Бурхан ертөнцийн тааллыг зохиох гэмээн шоргоолж өт хорхооноос янар бусдын сэтгэлийг мэдэх юм. Мөн шоргоолж өт хорхооч түүнчлэн ирсний тааллыг мэдэх болно. Хэрвээ Бурхан ертөнцөөс хэтэрсэн тааллыг үүсгэх гэмээн ертөнцийн эцэст хүрсэн бодисодва нарч тааллыг нь ойлгохгүй. Бурхан багш чандад хүрхүй судрыг зарлаглах үедээ ертөнцийн орон бүгдийг арилсан орон болгон байж зарлаглсан гэх мэт хязгааргүй эрдэм бий. Нэгүүлсэнгүй эрдмийг 7 дугаар далаалам галсан жамцбэр төрлөختөн алин тэдгээрийн зарим нь уурын эрхэнд орсноор амь насыг чинь эгүүтгэхийг хүсвч та бүхэн бээр хүү шигээ санаж хорлол үзүүлэхийн бодлын хувигч тааллаасаа хол орхисон тул биднийг өөрийгөө инхрийлэх нь таны тааллын нэгүүлсэнгүй хувьд ч хүрэхгүй хэмээн зарлаглсан мэт. Өөрөөр хэлбэл бидний өөрийгөө инхрийлэх бодол, санаа хэдий чинээ байгаа тэр бүхэн Бурханы амьтныг энэрхийн хувь төдийд ч хүрэхгүй. Тэгээд ч зовлонтой амьтныг үзэхийн цагт төрдөг, үзэхгүй цагт төрдөггүй, аривжиж хомсддог, мөн төр зурийн бидэнд байдаг шиг нэгүүлсэнгүй сэтгэл бус харин хамаг амьтны зовлон зүдгүүрээр цаг үргэлжид нэрвэгдсэнийг болгоох их нэгүүлсэнгүй үргэлж тасралтгүйгээр иргшээсэн болоо. Бурханы нэгүүлсэнгүй бол хамгийн анх мөр дор орших цагаас эхлэн судалснаар дадуулан байж эцэс туйлд нь хүрсэн ажгүй. Үүнийг Магтаал 150-аас дурдвал аяа ядарч зүдэрсэн хамаг амьтад архаг Нисванисаар хүлэгдсэн л авралт та амьтны Нисванисыг арилгахын тулд нэгүүлсэнгүйгээр аштад өн удаан хүлэгдсэн болоо. Үнний бүлгээс аяа мөнхгийн зузаан харанхуйгаар аштад бүрхэгдэх болсон амьтад аимшигт орчлонгийн гянданд хоригдсныг авралт аршта болгон харснаар аль нь нэгүүлсэнгүй тааллыг үүсгэх болоо хэмээн зарлаглсан буй за. Үйлсийн эрдэм ламын үндэст дурдвал хурамст хингэрэг эсүра хийгээд нар болон их эрдэн луга адил түнчлэн ирсэнбэр цуурай мэт окторгуй хийгээд газар шиг хэмээн 9 үлгэр үзүүлснийг санаарай. Хурамстын дүрс хөргөн шамдал атгаг үгүйгээр Бендерия газар дээр үзэгдэхийн цагт доод тэнгэрүүд нь түүнийг үзээд тэр мэтийг олж үлдий гэснээр тэнгэрийн эрхэд хурамстын хутгийг олохын угийг хураадаг болоо. Түүнчлэн бид бүхэн лагшин найргаар хээлсэн Бурханы лагшин үзснээр түүнийг олохыг сандаг шүү дээ. Чингээд угийг нь хураах гэмээн энэ нь Бурханы лагшингийн үйлс бүлгөө. 33 тэнгэрийн оронд тэнгэрийн буйнаар бүтсэн шүгчин хэмээх хингэрэг бий. Хингэрэгийг нүдээчин үгүйгээр түүнээс бомдлын 4 номын дууг дуурсгаснаар тэнгэрүүдийг нирванд зорчихыг дуртгадаг учиртай. Түүнчлэн бурхад хотол өдөөлтийн шамдал луга хагцснаар амьтдыг өндөр язгуур хийгээд сайн амгалан дор байгуулахыг зарлаглах ажээ. Мөн хувь төгөлдөр болсон нугуудад ном заах нь Бурханы зарилгын үйлс юм. Үүлнээс хур бууснаар цэцэг ногоо мэндэл юу. Түүнчлэн шав нарын үндэст буйны цэцэг ногоог мэндлүүлж үйлдэх нь Бурханы тааллын үйлс буюу.
Басгүй бурхан лагшингийнхаа рит хувилгааныг үзүүлснээр амьтныг номготдог учиртай. Мөн бурханы зарилгийн үйлс нь ном зарлаглах ажээ. Түүнчлэн бурхан Нисванис үгүйгээр самади дор шүтэн байж тааллынхаа үйлсийг зохиодог буйзаа. Товчлуус 8 дугаар газраас доош орчих бодисодва нар бүдүүн шамдал дор харгалзмуй. Түүнээс дээш орчих бодисодва нугуудаж хотол өдөөлтийн нарийн шамдал дор харгалздаг болоо. Хэрвээ шамдал дор харгалзах гэмээн нэгэн зэрэг хамаг амьтан дор үйлсээ зохиож чадахгүй. Тэгвэл бурханы үйлс нь хамаг амьтан дор туслаж үйлдэй хэмээн тааллын хотол өдөөлт хийгээд шамдал тэргүүтэнд харгалздаггүй учиртай. Жишээ нь окторгуйд орчих асар сар атгаг үгүүгээр өвчний үзүүр дэх шүүдрээс янар төдий өдий 100 мянган савн дотор тунгалаг болон хөдөлгөөнгүй усны гадаргуу дээр дүрс хөргөн ургах болоо. Бурханы үйлс нь шавь нарын үндэс нь номготгуулахад бэлэн болсон цагт шамдалгүйгээр зөндөө номготгогддог. Чухамдаа бурханы үйлс болбоос бэлэг бэлгүүний номын лагшинг өөрийн шалтгаан дор үйлдснээр шүтэн баймайжин гаргадаг асар ариун эрдэм хэмээн зарлигласан болоо. Номын эрдэм. Хэрвээ та бүхэн их гол номлолыг сонссон бол үзэхүй мөрийн саад үгүй мөр адилын өөрийн хувь дугаа сацуу түүтгэрийг твчих ёс тэргүүтнийг санаарай. Хэрвээ та бүхэн түүнийг мэдэхгүй аваас урдын санаанд үл багтам эрдмийг бурхан юр хаанаас гаргаж байна хэмээн бодоорой. Үнэн хэрэгтээ тэдгээр нь 20 мөр тэргүүтэн онол хийгээд ишийн номон дор шүтэн байж гарсан бөгөөд мөн гарч байгаа юм шүү дээ. Ном болбоос бурхныг гаргадаг эрдэмтэй юм. Ерөнхийдөө ном чухаг дээд нь 20 үнэн үзэхүй хийгээд дадуулахын саад үгүй мөр адилын 10 газар 5 мөр тэргүүтэн боловч энд өөрийнхөө үндсийг номготгохыг эрхэмлэх билээ. Ойлгоход хялбар болгохын тухайд мөрийн зэргийг ном чухаг дээд хэмээн үзэж бас болно. Үүнийг би урд нь дурдсан шүү. Хуваргын эрдэм. Шарваагийн чуулганы мөр адилаар жишиж үзвээс ертөнцөөс уйтгарыг төрүүлснээр чуулганы мөр дор орших болоо. Түүнчлэн бодийн 13 чуулганыг аривжуулах хийгээд бодийн зүгийн эхний 3-ыг нь олмой. Мөн бусдын тусын тулд хувилгаанаа хувилгах болон зөв мэдлийг олдог болоо. Шарвааг нугууд найруулгын мөрийн үед удагтын 4 үнний 16 байдлыг ерөнхий утгыг ондог учиртай. Түүнчлэн шарвааг нугууд үзэхүй мөрийн үед хоосон чанарыг илтэд болгоодог ажээ. Мөн тэд дадуулгын мөр дор оршихын цагт 81 төвчхүүнийг дараалан төвчдөг болоо. Шарвааг нар архаадын хутгийг олохын цагт агуу их эрдмийг ирхшээх буйзаа. Жишээлбэл олон дүрсийг нэг дор хураах, газар, ус, гал, хий, окторгуйн самаадигийн үүднээс өдий төдий хувилгааныг хувилгах, шавь нугууд нь хамгаа газар залрах гэх мэт. Шарваагийн архаадын эрдэм нь цаглашгүй болоо. Манай үзүүлэгч Нирванд заларсны дараа гунгаа бээр тэрсүүдийг номготгож 7 хоногийн турш 80 мянган хүнийг үнэн дор байгуулсан түүхтэй. Түүнчлэн архаад Нирва бээр ном номлохын цагт Дүдгарав Ванчууг буюу Гамадева шулам Идеунда Эрдэнсийн хурыг буулгасан гэдэг. Мөн тэрээр бүжигчдийг хувилгаснаар бүжиглэхийг завдамагц худагт бээр тэднийг цэцгийн эрхэс болгосон ажээ. Дараа нь тэднийг үзвээс үзэгслэнгүй болгон адтэтсэн гэдэг. Өдгөө цагийн хүмүүс шарвааг нугуудыг доод хэмжээтэй хэмээн үнэлдэггүй. Гэвч хэн нэгэн эдгээр эрдмийг иргшээсэн бол түүнийг их бүтээлчний хэмжээнд үнэлэх хэрэгтэй биз дээ. Тэгвэл Брэдик бууд нь 100 галавт чуулганыг хураадаг агаад шарвааг нугуудаас эрдмийн хувьд 100 мянга дахин үлэмж болоо. Бодисодва нугуудын эрдэм нь хэмжээшгүй бөгөөд чуулган хийгээд найруулгын мөрийн үед сүжгийн явдлыг үйлдэж мөн хоосон чанарын утгыг сонсож санан бясалгаснаар
нотлон буулгадаг ажээ. Тэд чинь нэгүүлсэнгүй бодийн сэтгэл, гүнзгий үзлийг судалснаар тогтоон барьсан илтэд олсон атгагийг сулруулж үйлдвэх бөгөөд хамгийн анхны тоошгүй чуулганаа гүйцээдэг учиртай. Бодзодванаар үзгүй мөрийн үед анхны өглөгийн пирамидыг анхааран авлагын үлэмжийг олдог учиртай. Дадуулгын мөрийн үед 9 газрыг олсноор хоосон чанарыг ёсоор нь болгох болоо. Шингээд 6 бэлэг пирамид хийгээд 3 суртгаалын үлэмжийг олё. Басгүй 1-р газрыг олсон бодзодванаар биеэ 100 хувилгаад биеийг нижгээд дээр 100 бодзодванаараар хүрээлүүлэх, 100 галвыг болгох, 100 ертөнцийн хооронд аялах, 100 самадид орших, 100 бурхтыг үзэх, тэдгээрээр ажилтлуулах, биеэ 100 бурхан оронд хувилгах, 100 номын үдийг нээх, 100 амьтныг боловсруулах, 100 галавт орших болоо. 1-р газрын бодзодваа нугууд агшин нижгээдэд эдгээр 12 эрдмийг 100-100-аар нь олох буй за. Түүнчлэн дээрх 12 төрлийн эрдмийг нижгээдээр нь найруулах гэмээн 2-р газар 1000, 3-р газар 1 тэрбум, 4-р газар 1 тэрбум, 5-р газар 10 тэрбум, 6-р газар 1000 тэрбум, 7-р газар 100 тэрбум, 8-р газар 100 тэрбум, ертөнцийн тоосны тоотой сацуу 9-р газар 1 сая тоошгүй тэрбум, ертөнцийн тоосны тоол угаа сацуу 10-р газар 1 тэрбум, өгүүлэшгүйж тоошгүй тэрбум, ертөнцийн тоосны тоол угаа сацуу эрдмийг олдог гэлээ. Товчл бос арилаагүй эхний 7 газрын бодзодваа нугууд тоошгүй 2 галвт чуулганыг хураадаг. Харин арилсан 3 газрын бодзодваанаар 1 тоошгүй галвт чуулганыг хурааснаар 3 тоошгүй галвыг гүйцэх болоо. Эдгээрийг их гол номлол нугуудад дэлгэрэнгүй номлосон байдаг шүү. Тийм учраас хуургын эрдэм минь цаглашгүй ажээ.